За дараагийн сэдв бол Майкл Джексон гэдэг хайлт байна. За Майкл Джексон гэдэг хайлт бол Майкл гэдэг кино гарсан. Майкл гэдэг кино Майкл Джексоны амьдралаар хийгдсэн энэ кино 4 сарын 10-нд Берлинд нээлттэй хийсэн. За тэгээд 4 сарын 24 буюу нөгөөдөр Америк нэгдсэн улсад нээлттэй хийх юм бэлээ. За тэгээд энэ кино би сая нэг кино театрт орчод Майкл гэдэг энэ киноны юуг нь үзээ, трейлерыг үзчихээ доос үзмээр юм байна гэд маш их санагдсан. За энэ кино бол өөрө 150 сая долларын өртөгтөө бүтсэн кино. За гол дүртэн Джафар Джексон гэдэг Майкл Джексоны ахих нь хүүхэд нь буюу ач дүүн тоглосон. Майкл Джексонт бол удмын шууд их дотн удмынх нь хүн тоглосон. Царай зүс бие хааны хувьд бол их ойролцоо бүр генерэ холбогддог юм хүн тоглосон байна. Тэг өөрөө энэ Майкл Джексоны дүрийг маш сайн гаргасан байна гэж дүгнэлт шинжээчд хэлээд байгаа юм байна лээ. Гэхдээ кино нь өөрөө жоохон асуудалтай байна. Зохиол нь асуудалтай байна гэж ярьж. Юун дээр асуудалтай байгаа вэ гэхээр за нэгдүгээрт Майкл Джексон ч өөрөө хамгийн гол Майкл Джексоны кинонд орох ёстой хэсэг бол тэр нэг юм Neverland гэдэг өөрийн газараа бага насны хүүхдүүдийг яасан уруу татсан нэг тийм асуудалд оролцсон. Тэр асуудал ерөөс тэр чигээр нь байхгүй юм шигээр гаргасан байна. Бодит амьдралдаа нийцэхгүй байна гэж ярьж байгаа. За ерөнхийдөө нийт зохиолноос жоохон уйтгартай болсон байна гэд шүүмжлээд байгаа юм байна лээ. За Майкл гэдэг кино гэхдээ яг үнэндээ бол Джафар Джексон үнэхээр гоё ёстой. Яг л Майкл мөн байна гэдэл дүрээ гаргасан нь магтаал боловч ерөнхий киноны хувьд бол жоохон муу кино болсон байна гэд хил амнуртад илээ. Та үзчихийч л бас тэгэл сурах та. Алтга Майкл Джексон дажгүй кино болсон баха гэсэн байна. Хишиг Эверландын шүүх хурал одоо хүртэл үргэлжлэн шийдэгдээгүй байгаа болохоор тэр хэсгийг нь оруулах нь хууль бус юм шиг байна лээ гэсэн байна.